За бүгдээрээ сайн байцгаана уу гэд Quartz-ийг хэрхэн ашиглах талаар товчхон видео заавар оруулж байна. За хамгийн эхлээд өөрийнхөө бүртгэлээ үүсгээд email хаягаа баталгаажуулна. Email хаягаа баталгаажуулаад нэвтэрч орсны дараа юунаас эхлэх вэ гэхээр тохиргоо цэс рүү орж эхэлнэ. Тохиргоо руу ороод өөрийнхөө байгууллагын нэрийг оруулж өгнө. Тэгээд profile зураг, core зургийг бүгдийг оруулж өгөөд хадгалах товчийг дарнаа гэсэн. За энэ Quartz захиалгын тохиргоо гэсэн юм үүний дор байгаа. Энэ яг вэ гэхээр тухайн үйлчлүүлэгч өөрөө Quartz-нээс захиалгаа үүсгэж болно. Эсвэл зөвхөн танаа зэсийг ямар бүтээгдэхүүн байгааг хараад өөрөө техникэн дээр очих юм уу эсвэл танаа зөөгч очиж захиалгаа авна гэсэн үнийг унтраах юм бол. За түүний дараагаар салбар нэмэх гэж байгаа. Танах онжээ салбаруудаа үүсгэж өгнө гэсэн. Төв салбар гэдэг одоо энэ үүссэн байна. За салбараа үүсгэснийхаа дараа тухайн салбартай ажиллах ажилтнуудаа үүсгэж өгнө гэсэн. Ажилтныхаа имэйл гэхээсээ илүү өөрийнхөө байгууллагынхаа одоо юу гэдэг удирдах боломжтой имэйлээрээ үүсгвэл дараа нь тухайн ажилтны жишээлбэл ажлаа хүлээлгэж өгсөн тохиол дараагийн ажилтнаа энэ нууцугийн солиод дахиад ашиглуулах боломжтой гэсэн. За тэгээд энэ болохоор ажилтны ажиллах талбар бол ингээд юу байгаа зөөгч, касс, одоо энэ галзуух, тэгээд бар, менежер гэсэн. За энэ болон ролууд дээр болохоор тус-тусын өөрийн гэсэн одоо ажиллах талбар одоо ингээд юунууд нь байна гэсэн функцүүд нь тус-тустай байна гэсэн. Одоо миний энэ зааж байгаа болохоор админы дашборд гэсэн үг. Админы удирдах хэсгээ гэсэн. За ерөнхийдөө тохиргоо ингээд болоо. Тохиргоогоо хийсний дараа бүтээгдэхүүнээ үүсгэж бүтээгдэхүүнээ үүсгэхэд бол бүтээгдэхүүнээ хамгийн эхлээд ангилж өгөх ёстой. Ангил нь юу гэхээр одоо жишээлбэл 1-р хоол, 2-р хоол одоо 100 юу гэдэг салаад гэдэг ангилнаа гэсэн үг. Тухайн ангил багтах бүтээгдэхүүнийг үүний дараагаар хийж өгнө гэсэн. За бүтээгдэхүүний нэрийг бол английн нэрийг болохоор Монгол, Английн хоёр янзаар боломжтой. Тэгээд танаа юун дээр Quartz-ын дээр Монгол, Англи хоёр хэлбэрээс харах боломжтой. Гэхдээ англи нь бол сонголтоор гэсэн заавал биш. За шаардлагатай бол үүж болно гэсэн. За юун дээр англи дээр болохоор хуваарлагдсан байгаа гэсэн. Одоо жишээ нь 1-р хоол гэсэн байхад энэ бол дандаа хоолууд орно шүү дээ. Шүлтэй хоолнууд орно. Тэгэхээр галзуух бэлтгэх ёстой англи болж байгаа болохоор галзуухаа сонгож өгнө гэсэн. Одоо жишээлбэл энэ англи усундаа авах юм бол бар гэж сонгож өгнө гэсэн. Тэгэхээр юусоо холилдохгүй тус нэг ордер дээр нэг захиалга дээр хоол усундаа байлаа гэхэд тусынхаа англи замаараа нөгөө kitchen юу бар гэдэг тусдаа явчихна гэсэн. За тэгээд энэ англиа идэвхтэй болгож болно. Эсвэл идэвхгүй болгож болно гэсэн. Идэвхгүй болох юм бол зэсэн дээр ч харагдахгүй энэ англи тав бүтээгдэхүүн харагдахгүй болно гэж ойлгож болно. За үүний дараа бүтээгдэхүүнээ үүсгэн. Бүтээгдэхүүнээ үүсгэхдээ бас Монгол, Англи хувилбараар үүсгэн. Энэ бол Монгол бол заавал байна. Англи бол заавал биш гэсэн. За бүтээгдэхүүн одоо юу гэдэг 1-р хоолыг бол лавшаа одоо юу гэдэг тайлбарыг бол орцын бичиж өгч болно. Эсвэл яаж болгосноо бичиж болно. Энэ бол тухайн байгууллагын өөрийнх нь шийдэл гэсэн. За тэгээд нөгөө саяны үүсгэсэн ангилчин энэ харагдана гэсэн. Тэгээд английн бүтээгдэхүүн бэ гэдэг энэ английн сонгоод өгч гэсэн. Үний хувьд болохоор энэ тогтмол ганцхан үн байж болно. Эсвэл хувилбартай үн байж болно. Ингээд юу гэдэг Hacksports, Gutenberg гэдэг хувилбартай үн байх юм бол хувилбараар нь оруулж болно гэсэн. Тэгээд зургийг сонгож өгөн өмнө оруулсан зураг байвал бас галеригаас сонгоод өгчнө гэсэн. Тэгээд энэ бүтээгдэхүүнээ онцлож болно. Тэгэх юм бол яг энэ тухайн английн хамгийн дэдлэлт нь онцлог бүтээгдэхүүн ингээд ялгарнаа гэсэн. За тийм ээ. За ерөнхийдөө бүтээгдэхүүн хоолныхоо юу гэдэг юугаа менюг бол ингээд үүсгэчихнэ гэсэн. Түүний дараа ширээг үүсгэж өгөх гэсэн. Ширээ рүү орлоо, ширээ үүсгэхэд 1-р ширээ одоо энэ 2-р ширээ үүсгэн аль салбарын ширээ тэрийг хэдэн хүн суух юм. Энэ ширээгээ идэвхгүй болгож болно. Идэвхгүй болох юм бол энэ ширээн дээр ямар нэгэн захиалга авахгүй, захиалга үүсгэхгүй гэсэн. Тэгээ идэвхтэй хийж болно. Ийм хоёр сонголттой. За ширээгээ үүсгэсний дараа таны үүсгэсэн ширээ болгон дээр чинь QR код дээр автоматик QR кодууд үүсэж явчихна гэсэн. За QR одоо шилүү 1-р ширээний QR энэ. Энэ QR-ыг одоо уншуулад хүн танад зэсийг харж агаад одоо хэрэг танад тохиргоо customer үйлчлүүлэгч өөрөө Quartz-ыг уншиж агаад зэснээсээ харж агаад одоо юу гэдэг энэ бүтээгдэхүүнийг авна гэж захиалга үүсгэх юм бол 1-р ширээний захиалга гээд танаа касс руу, бар руу, одоо галзуух руу ингээд нөгөө захиалган дээр юу багцсан байна. Касс руу бол ерөөсөн бүтэн бүх захиалга очно гэсэн. Бар юу хоёрлооч юм болохоор галзуух хоёрлооч юм болохоор нөгөө бүтээгдэхүүнээр салаад тусдаа бас notification болоод очно гэсэн. За энэ QR кодыг болохоор зөвхөн энэ кодоо татчих болно. Эсвэл манай бэлтгэсэн темплетийг татчих болно.
За манай бэлтгэсэн темплейт нь болохоор энэ харуулъя. За ийм темплейт байна. Та нар энийг татаад хийлээд ширээн дээр тавьж болно. Эсвэл зөвхөн энэ QR кодоо татаж аваад тэгээд өөрснийхөө загвар дизайнераа бэлтгээд тавьж болно гэсэн. Ерөнхийдөө ийм одоо энэ бол админы дашборд төр болохоор одоо нийт захиалгын явц эдрийг харна. Тиймээс шинжээ өнөөдөр юу гэдэг кас шиг ажиллахгүй гэсэн. Тэгээд тайлангаа харж болно. Өчигдөр он сар өчигдөр өнөөдөр гэх он сараар фильтрдээд төлөвөөр нь фильтрдэж болно, ширээгээр нь фильтрдэж болно. Тэгээд бүтээгдэхүүнээрээ фильтрдэж болно. Ямар нэг захиалга авах болохоор бүтээгдэхүүний фильтр гарч ирэх байна. За тийм байна. Тэгээд QR код за инех гэдэг ингээд харж байна. Энэ одоо болохоор юу вэ? Гишүүнчлээ авах болохоор танаа одоо зис харагдахгүй гэсэн үг. Гишүүнчлээ аваад төлбөрлөлтний дараа зис чинь харагдаж эхэлнэ. Захиалга үүсэх боломжтой болно гэсэн. За баярлалаа.